Зя. Энэ болохоор ингээд ижлэг карматай тэгээд ачаа номер 1 хамгийн чухал хамгийн том юм байгаа заа. Ачаа номер 2 үзцгээе. Ачаа номер 3, ачаа номер 4, дараагийн ачаа номер 5. Сайн бацгаана уу бүгд өнөөдөр мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр бүгд юу ярих гэж байна гэхээр надад Монголоос ачаа ирсэн байгаа. Тэгээд энэ ачаагаа задлаад дотор нь юу байсан талаар харуулаад тэгээд Монголоос тийм 30 кг ачаа авахд хэдэн төгрөг байсан яаж явуулсан талаараа би та нартай ярих гэж байна. Хэрэгтэй байж магадгүй байх гэж бодоод тэгээд хүмүүс ингэ асуудаг Монголоос яаж ачаа авд юм бэ гэд. Ер нь аль тийм жижиг гэн 1-2 хэлээр ам 3 хэлмэл ч юм уу те тиймэрхүү ачаа авахдаа би хүнээр дамжуулаад авчдаг байхгүй юу? Онгоцоор ирэх гэж байгаа хүн ч юм уу те. Угаасаа энэхийн фэйсбүүкийн группүүд дээр ингээд ачаа авч явна энэ төр гэд байж идэг. Тэгээ килограммын хөвчлэн нэг 10 евроор авч явдаг байхгүй юу. Тэгээ энэ удаад би угаасаа ингээд амар том юм авах шаардлагатай болоод тэг ингээд яалтчгүй Монгол шуудангаар авах болсон байхгүй юу. Тэгээд энэ авсан юмнуудаа таньд үзүүлье. За ачаа номер 1 хамгийн чухал хамгийн том юм байгаа заа юу. Энийг бүгдээрээ харцгаая. Та нарын доотлол харагдаж байна уу? Би одоо энийг ингээд доошлолд үзүүлье. Тийм ээ, тэр бол авдар байгаа. Ийм авдар авсан байгаа. Ийм арслантай. Тэг ингээд зогсохоор миний одоо энүүгээр ингээд татаж байна гэсэн үг. Тэг хамгийн гол нь энэ авдарнаас болж би ерөөсөө энэ авдартай олмор байсан байхгүй юу. Тэгээд ийм авдартай тийм монгол сандалтай олмор санагдаад тэг үгүйсээ гэрт байл ингээд гоё байх юм шиг санагдаад тэгээд энэ хоёроос болж ингээд тийм том ачаа авахар болсон. Тэгээд нэг ийм том авдар байна ачаа номер 1. За одоо бүгдөө ачаа номер 2-оо үзцгээе. Цараа! Ийм хоёр монгол сандал байна. Тэгээд энэ хоёрыг бас энэ дотор нь ингээ хийцэн байсан. Юу басан чинь ажлаад харчаад хүрээд ирсэн чи ачаа маань ирцээс байхгүй юу. Тэгээд Паскал дэшээ өргөж оруулж ирээд онгойлгоцсон байсан. Би унаал ингээ өөрөө задлаад гоё анбоксинг гэж авчлаг хийж бодчихсан байхгүй юу. Тэгээ за яах вэ гэж бодоод тий одоо ингээ задлсан бичлэг хийж байна. За дараагийн ачаа номер 3 болвол энэ байна. Цараа! Монгол улсын маань далбаа байна. Гэртээ нэг юм далбаатай байл зүгээр ах гэж бодоод юм далбаа авсан байгаа. Зя. Ачаа номер 4. Юу вэ гэхээр? Чингис хааны зураг байгаа. Энэ зургийг манай Паскал тэгэл таалагдаад байгаа болтой байсан л шүү дээ. Ийм гоё тийм шилэн юутай нэг ээж надад дэлгүүрээс явж байгаад миний өх ийм зураг байна шүү дээ гэд харуулахаар нь тэгээ авъя гэд авсан. За одоо би ингээ өөрийнхөө хажууд барих юм бол миний бие яг тий толгооноос яг энэ доотлол хүртэлтэй ингэж таарж ирэх гэсэн. Тэгэхээр нэг 70 см орчим юм болов уу гэж бодож байна. За одоо энийг удахгүй задлаад хан дээр өлгөн. За дараагийн ачаа номер 5. 5 юу вэ? Цараа! Энэ болохоор юм морин хуураагаа тэнгуүтэн дунд нь болохоор юм үлэмжийн чанар байгаа. Тэг юм дөрөв шиг шагаатай. Энийг бас ээж дэлгүүр явж байгаад миний ох энэ юм гоё юм биш үү? Энийг авах юм уу гэхээр тгийгээд авсан. Тэгээ энийгээ тэр зурагтныгаа дээдлэлт гоё үлдэм билүү гэж бодож байгаа. Хөх маад. За ингээд ачаа номер 5 бол энэ байла. За ачаа номер 6 болвол цараа! Энэ хаан чипс бүр эдмээс санагдаж байхгүй юу? Монгол нэг хүүхдээ хахад дандаа хаан чипс иддэг гэсэн шүү дээ. Тэгээд энд ирсэн чинь угаасаа яг ийм амттай чипс ингээ олдохгүй. Яг гоо энэхийн чипсэнд гоё амттай л да те Lay's, Mays, Pringles энэ гэдэг иддэг гоё чипс байгаа ч гэсэн энэ хаан чипс эдмээс санагдаж байхгүй юу? Тэгээ бас найз залуудаа идүүлж үзүүлээ гэж бодоод тэгээ Паскал намайг ирсэн чинь энэс 2 уутыг идчихсэн. Амар гоё амттай байсан гэсэн. Тэгээд энэс болохоор ингээ нийт хэдэн шүг байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 уншиг тэнгүүдээ Паскал 2-ыг идсэн чинь ингээд 12 шүг байсан юм байна нийтдээ заяа. Ээж бол нэг юм том нөгөө нэг юм уутаараа идэв штэ тийм уутааг явууллаа гэж хэлсэн баггүй юу? Ачаа номероо хэд болж байгаа лээ? 6 болж байна уу? Байж би дахиад тоолоодох заяа. Окей. 1 2 3 4 5. За одоо ачаа номер 6. 6 юу вэ гэхээр Монгол дээл оюулсан байхгүй юу? Паскал бит хоёр хамтд нь ийм хосоор нөмсөх гээд ийм Паскал болохоор ийм Монгол цамц. Энийг одоо таарах болов таарна гэж найдаж байна. Ja, ich habe schon gesehen. Hast du schon gesehen? Ja, ich habe noch nicht anprobiert. Es ist Gefällt mir aber aber richtig gut. ist aber ein bisschen dicker Stoff, ne? Ja? Ja. Aber es ist richtig schön. Ja. Окей, Паскал одоо энийг бол өмсч үдэхгүй яа тэгэхээр жоох үсээд цуцлаагүй гэх тэрнээс жоох ичээд тэгээ камеранд орохгүй гэсэн. За энэ болохоор ингээ Паскалийн цамц байна. Ja. Das müsste... Dreh mal ein bisschen.
so sein. Deine Mitte, ne? Тэгэнгүүтээ энэ болохоор миний юм юу бэ? Хантаа зарах яаны жоохон том байх үдий. Оо доторх нь ямар хөөрх юм бэ энийг хартаа. Тэгэнгүүтээ энэ гадна тал нь болохоор ийм гоё шаргал хийтэй. Паскалийн цамцтай нэг гэж тохируулж авсан байхгүй юу? За би нэг өмч үзээд яна томдчих үдий. Томдвол баларна штэ. Ist etwas groß, ne? Das ist bestimmt beim Schneider vielleicht kleiner. Аа. Aber sieht schön aus. За миний хантаа зүүн энэ болохоор ингээ карматай ингэж харагдаж байна. Тэгээд энэ нь жоохон сулрахгүй юм уу? Яаж уймаар юм дээ. Одоо энэ цэнгэр цамцан дээр үссэн болохоор нэг олигтой нэг зөгцөж бол харагдахгүй л байх шиг байна гэж бодоод байна. Жоон том байна. Өмсч үзэхгүй юм ахаар угаасаа тэгэн л дээ. Миний барамжаалж байгаа би угаасаа яг ээс өмсдөг гэд ээсэр хийлгүүлсэн байхгүй юу? Жохон томтчих за яах вэ? Тэгтээ материал нь ямар гоё юм бэ? Болохгүй болоод энийг тэгэл зархаас томтцсон юм ч одоо би яах вэ? Явган гоё би ингээд бариад өглөө нь гоё шүү дээ тий. Тэг ингэж харагдаж байна. Энэ угаасаа надад томтчихжээ. За яах вэ? За тэгээ дараагийн авсан зүйл маань болохоор энэ байна. Энэ нь харин таарч магадгүй юм шиг байна да. Энэ болохоор бас юм хантаа загаа. Ийм өнгөтэй тэгээд нэг тал нь юм монгол юутай. Энийг бүдрэ өмсч үзтгээ. Энэ харин яг сайхан таарч магадгүй болтой шүү. Яа. Энэ болохоор ингэ нэг талтай карматай тэгээд ингэж харагдаж байгаа юм байна. Das sieht kleiner aus. Das sieht ja kleiner aus, ne? Das sieht richtig schön aus. Wow. Das kann ich einfach so draußen anziehen, oder? Ja, das Ja. passt, weil du eh asiatisch bist. Dann kannst du auch so ganz normal so rumlaufen, weißt du? Ja. Also das sieht richtig schön aus. Эний өнгө надаас амар гоо таалагдаж байна. Ийм гоё шар өнгөтэй энийг хардаа. Оо, дхийг нь хардаа. Тэгэнгүүтээ энэ ч ийм гоё оруулахтай. Карматай бас яг энүүгээрээ тэр энэ дугуй юугаараа тий. Nice. Яг ингээд зүгээр подолкон дээр өмсөд гадуур бол бас гоё харагдаж магадгүй юм байна да. Яг хартлаасаа ингэж харагдаж байна. Nice, nice, nice. За энэ шар нь бол угаасаа надад томдох юм уу? Зя. Ингээд тоогоо алдсан нөгөө хэд хачаа мчааг явж исэн тий. За одоо дараагийн ачаагаа харуулъя. Энийг болохоор ээж аваа хоёр надад өөрсдөө явуулж өгсөн. Би болохоор үлдсэн энэ ачаанууд нь бүгд өөр ингэ мөнгөний өгсөн байхгүй юу. Тэгээд ачааныхаа мөнгө ч гэсэн би бол өөрөө төлсөн байгаа. Тэгээд энэ бусад жижиг зүйлүүдийг бол ээж аваа хоёр надад өөрсдөө явуулж өгсөн байгаа. Ээжтэй баярлаа. Тэгээд Монголоос ер нь ингэж юм цуглаж авах гэж амар ажил юм байна шүү дээ. Аав ээж энэ төр ажлынхаа хажуугаар бас тий явж авч маавна гэд. Тэгээд Монгол шууд авч мөнгө гэхээр ер нь бол ерөнхийдөө нэлээд ажил юм байлээ. Тэгээ би өгөн ингэ шагаа авъя гэж бодчихсан байхгүй юу? 100 ширхэг шагаа. Тэгсэн чинь ачаа маань 30 жилээс сэтэрчээ тэгээд шагаа маань багтаагүй. Гэтэ шагааных нь уут нь бол ирцэн байна. Ийм хөөрхөн юутай. Ийм бас хээтэй. Тэгээд ийм виски гоё шагааны уутай дотор 4 ширхэг шагаа байгаа. Тэгээ үлдсэн шагаануудаа би онгоцоор хүнээр авахулж байгаа. Тэгээ удахгүй энэ сард бас ирэх байх. За дараагийн ээж аваа хоёрын явуулсан зүйл болохоор энэ хөөрхөн зүйл байна. Нэг хардаа ийм Монгол гутлан хэлбэртэй декорацион маягийн юм уу? За ээж та уутнаас нь залгах заяа. Ангэ өдөө харуултанахөө. Энэ ингээд авдран дээр тавиад хөргөн декорацион маягаар ингээд ашиглахад их зүгээр юм байна да. За дараагийн ачаа заяа. Хүүж асаадаг, арц асаадаг юм байгаа. Энийг монголоор юу гэдэг вүлээд би тэр санахгүй байна. Арцны асаадаг юм. Заяа. Монголоор нэг үг гэдэг юм а яг юм нэг үг гэдэг. Би тэрийг ерөөсөө санахгүй байна. Ингээ арц асаадаг юм байгаа. Тэгээд мэдээч хэрэг энийг асаахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр надад сороо. Энэ уутны санаас харагдахгүй нэ задлаад одоо харуулъя заяа. Арц. Тэгээд ганг аргалын зүйлүүд байгаа. Эднэрс амар гоё нэртэй шүү дээ. Арцны өнөр чинь бүр нэг сайхан да. Йоо. Стог өнөр чинь. 2 ширхэг юм арц байна. Тэ? Өнөр нь бас гоё. 2 ширхэг арц тэгээд 2 ширхэг ганг. Ийм ганг мангийн өнөр чинь бас сайхан шүү дээ, тийм ээ хөө. За тэгээд 1 ширхэг ийм аргал байна.
Эднэрийгээ сайхан энэ арц асаадаг юмдаа хийж байгаа. Сайхан асаагаад гэрээ ариутгаж мөрөдгөө тэгээ сайхан шүү дээ. За. Ийм байна. Багийн авсан зүйл маань юу вэ? Тэгэхээр энэ авсан биш ээж надад явуулсан зүйл байсан л да. Ийм нүүрний маскнууд байна. Хилогоник ацид гинэ. Энэ хилогоник ацид чинь юу шүү дээ? Амарсан чиг шиг өгдөг шүү дээ тий. Ийм хилогоник ацидтэй маск юм байна. Тэнгүүтээ gold serum mask гэж байна. Окей. За. Гол харагдаж дээ нүүрний бан гоё болох хаа. За тэнгүүтээ дараагийн маань бас юм юу гэхээр ийм Монгол авдарныхаа Монгол ийм цойд заяо. Тэнгүүтээ дэлхөр нь бүр яг ийм дэр үеийн цойд заяо. Энийг аав сонгож явуулсан гэсэн миний охин нүгээр авдараа чойжлаараа гэж. Хөргөн баад тий. Энийг яаж ашиглах юм болоо? Энэ доош нь ингэж хийх юм бах та. Ч тийм байх яаж хийх юм болоо? Яаж чойжлт юм бол ямар очтой юм бэ чи? Фиш техник. Ингэж явах юм болоо? Ингээд яаж хөдлөх юм? За мэдхгүй. Ойлгохгүй. A few moments later. За мэдгүй нэг ааваас асуух гол уус авч чадахгүй мэн. За. Тэнгүүдээ дараагийн авсан зүйл болохоор энэ байгаа. Энэ цогоон сав гэдэг нөгөө савны эрүүл мэндэд айгу сайн гэсэн нөгөө буцалгаж уугаарай гэсэн ахгүй юу? Ми нөгөө 6 сар болгоно нэг удаа эмэгтэйчүүдэд эмчиж үзүүлдэ штэ тий. Нөгөө юунд ордог умаан үзүүний хавдрын хаалганд ордог хаалгаа гинэ. Умаан үзүүний хавдрын эртэлрүүлгийн шинжилгээнд ордог аахгүй юу? Тэгээ саяны сүүлийн орсон шинжилгээний маань хариу нэлийн эрсдэлтэй гарсан байна гэд тэгээ намайг эдийн шинжилгээ өгөр энэ төргээд тэгсэн аахгүй юу? Тэгээд миний ингэ санаа зовоод яана гэж бодоод тэгээд ээжд хэлсэн чи ээж надад энэ цогоон сав гэдэг энэ урамлыг явуулсан мөлий. Тэгээд би 8 сард 7 сард эмчийн үзлэгийн цагтаагаа тэгээд тэр болтол энийг ингээ ууж авах бас болох хаа гэж бодож байна. За дараагийн явсан зүйл маань юу гэхээр гоё Монгол Golden Gobi-гийн юм чихэртэй үзэмтэй ийм юм байна. Тэгвэл энэ амар олон төрлийн байлээ. Ийм самартай үрэл байна. Бас Golden Gobi-ийн амар гонцтой юм билээ. Тэнгүүд энэ бас самартай үрэл байна. Энэ болохоор самартай бас арай өөр самартай нэг үрэл байна. Тэгээд энэ Choco Balls гэдэг ийм Golden Gobi-гийн юм байна. За тэгээд дараагийн авсан юм маань юу гэхээр зөндөө олон энэ дээр харж байгаа цэнгэр утаануудыг харж байна. Энэ болохоор хиттэй ийм цайгаа. Гой сайхан хиттэй сүдэ цай сайхан шүдэ тийм ээ. За яг бүгдийн сайхан уутан тийгээд гадаа нэг бороо орсон хүүтэн өдөр сайхан цайгаа уучс. Янзын шүдэ. Тимэхүү. Одоо энэ авдраа хааш нь ойж тавих уу гэдгээ бодох хэрэгтэй. Тэгээ сандлаа хаан тавих уу гэдгээ бодох хэрэгтэй. Зурнуудаа хаана үлдэх үү гэдгээ бодох хэрэгтэй байна. За нөгөө авдар сандалнууд маань энд ирсэн байгаа гэрээ маань хэсэгт. Тэгээ Чингисийн хаан зургийг өлгөх гэсэн чинь манай ханд одоохондоо хадаас байхгүй болохоор өлгөх хадаас энэ төр болж байгаа. Тэгээ өлгөх хөтлөө тэнцээ тавьчихсан байгаа. Ингэж харагдаж байна. За ингээд авсан юмнууд бүгд бор болцсон уу? За ингээд авсан юмнууд болсон байна да. Уг нь бол юу байхгүй юу? Энд ч нэг Германд авдар гэдэг хүн байд юм бэлээ. Хин гэдэг хүн байлаа. Би тэрний Instagram, Facebook-ыг нь хажуулт ингээ оруулчих. Амар гоё авдрууд хийд юм байлаа. Тэгээд нүүр будгийн ширэмэрийгээ тэр бүхэн хийдэг заяа. Тэгээ нэлээд үнэтэй байсан. 600 евро, 700 евро, 800 евро гэдэг үнэхээр гоё авдрууд байсан заяа. Тэгээд тэр мөнгөөр чинь би одоо энэ бүх зүйлийг ингээд Монгол авчиж байгаа байхгүй юу? 600 евронд тий бүгдийн тараалаа ингээ авчиж байгаа байхгүй юу? Тийм болохоор үнэхээр яг гоё мөнгөтэй болж байгаад тэр хүнээс тэр авдрыг ч юм уу нүүр будгийн ширэг авбал гоё юм байна гэж бодсон. За одоо энэ бүх ачааг авахд хэдэн төгрөг болсон, ямар үйл явцтай болсон, хэр урд ирсэн талаар ярилцъя заяа. За энэ бүх ачаа маань нийтдээ болохоор 29.6 кг болоод Монгол шуудангаар явж ирсэн байгаа. Манай аав ээж 5 сарын 16-ны өдөр Монгол шуудын Яхаар орны салбар дээр энэ ачаануудаа авчиж өгөөд тэгээд өнөөдөр болохоор 5 сарын 30-ны өдөр бид нар болохоор 5 сарын 30-ны өдөр тэгээд нийтдээ 14 хоногийн хугацаанд бол ирчихсэн байна. Тэгээд би ачаагаа бол өөрөө очиж аваагүй манай гэрт хүрээд ирсэн. Ингээд хаана ачаагийнхаа хаана явж байгааг Монгол шуудангаас өгсөн тэр дугаарынхан дагав ингээд шалгаа явчих болдог юм билээ. За одоо хил дээр явж байгаа маань, гал дээр явж байгаа маань, Франкфурт дээр ирсэн байна. Тэгээд шалгаад явчих болдог. Хэрэв Германд ороод ирэх юм бол тэр нь DHL Express-ээр дамжиж манай гэрт хурж ирдэг юм байна лээ. Тэгээд DHL-ээс нэг юм тракер болох дугаар өгөөд тэрнийхэн дагав бас ингээд хаана явж байгааг нь хараад яг хэзээ танаа гэрт ирэхийг ингээд хардчих болдог юм байна лээ хийх хайтаахан. За нийтдээ одоо хэдэн төгрөг төлсөн бэ гэхээр нийтдээ 29.6 кг ачаанд сая 395 мянган төгрөг төлсөн байгаа. Энэ нь одоо еврогоор хэдэн төгрөг гэсэн үг үү? Намайг яг мөнгө шилжүүлэх үед болохоор евроны 3900 байсан санагдаж байна. Одоо бүгдөө хамт бодъё заа юу. Сая 395 мянган төгрөг еврогоор
357 евро юм байна. Одоо нийтдээ ачаандаа төлсөн мөнгө маань. Тэгээ миний явуулсан мөнгө маань хүрэхгүй болж таараа би сая 250 сая гэж аваар явуулсан сахгүй ихлээр ачааныхаа мөнгө гээд гэсэн чи тэр маань хүрэхгүй болж таараа тэгээд 145 сая аав ээж өргөсөн тэг аав ээжтэй одоо өртөө байгаа. Тэгж яагаад цалингаа бохор явуулна гэж бодож байгаа. Тэгээд мэдээж хэрэг дээл мэлнийхаа мөнгө энэ төргээ энэ зураг мурганы мөнгөийг би урьдчилаад явуулсан байсан. Тэгээд монгол шуудаангаас залгаж асуухад эхлээд залгаж гэнэ би нөгөө фэйсбүүкээр нөрөд асуусан байхгүй мессенжерээр нэг кил ачаа наашаа Герман руу хөдөр явдаг вэ гэдгсэн чинь 100 хэдэн мянган төгрөг гэжсэн байхгүй. Тэгээд килограмм нь өсөв тусмаа килограммын үнэ нь ингээд буудаг гэдгсэн. Тэгээд ингээд 29.6 бараг 30 кг ачаа 1 сая 395 мянга болсон байгаа. Тэгээ ээж надад хэлэхдээ яг тэр үеэр ийм экспресс хурдан ачаа нь хямдралтай болсон байсан гэсэн. Тэгээд хямдралгүй үедээ одоо энгийн яах хэрэгтэй гэдэг юм байгаа мэдэхгүй. Ямар ч ингэ 30 кг ачаа 1 сая 395 мянган төгрөгөөр авсан байна. Би нэг юм хэлхээ марцсан байна. Татврын талаар энэ ачааг авахдаа татвар төлснө үгүй юу гэж те. Яг гадаадаас орж ирж байгаа ачаан дээр $150 дээш болох юм бол татвар төлөх хэрэгтэй тийм ээ. Тэгээд Монгол шуудангийн тэр нөгөө энэ ачааг аваад ачааных нь мэдүүлгийг бүгд өгсөйгч за их чинь энэ 150 евронд багтаагаад бүгэлжий гэж $150 нь багтаагаад бүгэлжий гэж хэлээд тэгээд бүгэлж өгсөн байхгүй. Тийм болохоор ерөөс татвар төлөөгүй. Тэгээд Паскал нэг удаа нөгөө саяхан 7 хоногийн өмнө 2-7 хоногийн өмнө викендийн подолк шээ юу авсан юм. Нөгөө юу хүүдий авсан байхгүй юу 2 шигийг надад нэгийг өөртөө нэгийг авсан. Тэгсэн чи тэр нь 150 евроноос дээш болж тараад 68 евро татварт нь төлсөн заяа. Тэгээ би тэрнээс нь айгаад яана бас надаас ингэ татвар авах юм болов гэд айгаад гэсэн чинь тэр $150 та ботсон байсан болохоор надаас ерөөс татвар аваагүй. За ингэ та нарт энэ бичлэг маань таалагдаа тий Монголд гэрээсээ юм авах гэж байгаа хүмүүст үнэхээр хэрэг болсон бол гоё лайк дараарай. Тэгээд subscribe дараарай. Йоо миний нөгөө аллерги хөдлөөд баахгүй өнөөдөр бүр энэ полнууд энүүгээр дүр нисээ заяа. Би сайн нэг дор 7 удаа найтаас ингэ боддоо. Тэгээ би бүр сүулдэ амьсгалж чадахгүй заяа найтаасэнс болоод ёо. Тэгээ нүд захтнаа дээрээс нь тэгээ найталгаад хоолойны угаас бүр ингэж захтнаад тэгээ хамар битүүрээ тэгээ би хамрын тасалгаа хэрэгэлсэн л байгаа л да. Тэр тултал гайг байна. За тэгээд юу ярьж илаа? Serious? Тийш тий. За энэ бичлэг хэрэг та нарт таалагдсан бол гоё лайк дараарай. Тэгээд subscribe дараарай. Намайг бас Instagram дээр дагаарай. Хэрвээ үнэхээр хэрэгтэй мэдээлэл байж чадсан бол бас гоё комент үлдээгээрэй. Би та нарын комментиг уншихтаа үнэхээр их баяртай байдаг шүү. Баяртай.